Цементний Монгол улсын нэг жилийн хэрэглээ 2.1-аас 2.3 сая тонн. Дундаж одоо өсөлт бол 10% байна. Бүтээн байгуулалтын он жилүүдэд бол энэ хэрэглээ ер нь бол нэг ойролцоогоор 2-оос 3 дахин бол огцон нэмэгдэхээр бол харагдаж байна. Монголд бол хөтөл, Мон цемент, МАК, нэг Хятад Монголын хамтарсан улааны цементнийгээд үндсэн 4 том үйлдвэр тус бүр 1 сая тонны одоо үйлдвэрийн суйрлагдсан хүчин чадалтай нийт ингээд 4 сая тонныг жилд буюу Монгол улсын одоогийн хэрэгцээг хангах бол бүрэн хүчин чадалтай. Асуудлууд нь юу вэ нөгөө цементний үйлдвэрлэл буцаад явхад өөрөө өвлийн цагчлагын хязгаарлалт хийдэг. Ялангуяа МАК, дээрэс нь Мон цемент тэгэхээр одоо үйлдвэрүүдэд бол Улаанбаатар хотын бүтээн байгуулалтанд цементээр хангахад хамгийн тулгамдж байгаа асуудал бол тээвэрлэлтийн асуудал. Төмөр замын тээврээр бол хямдхан тээвэрлэдэг. Гэвч одоо төмөр замын тээвэр Улаанбаатар төмөр зам маань ачаалаа дийлэхгүй болсон. Зүтгүүрийн дутагдал, богоны дутагдлаас болоод ингээд оочор дараа үүсдэг асуудал нэгдүгээр. Хоёрдугаар замын үдээс Улаанбаатар чиглэлийн авцамын дац нэг тэнхлэг дээрх одоо даацыг Монгол улсын стандартаар нэг тэнхлэг нь 10 тонноос хэтрүүлэхгүй барьж байгаатай холбогдуулаад нөгөө цемент зөөдөг машин явах боломжгүй. Ингээд тээвэрлэлтийн асуудлаасаа болоод нөгөө бүрэн хүчин чадлаар ажиллаж чаддаг. Ийм одоо асуудлуудтай байна. Тооцоолж байхад одоо Мон цемент МАК-ыг одоо жилд 1 сая тонн цемент гаргалаа гэж бодоход эн чинь ойролцоогоор Монгол улсын эдийн засагт 70 сая долларыг гадагшаа валютын урсгал гарахаас сэргийлж дотоодоосоо бүрэн ханган нийлүүлэх боломжтой мэн гэж дүгнэж байна. Тэгээ ийм хэмжээний валютын нөөцийг Монголдо шингээх, нэмүртэг шингээх бас боломжтой юм гэж харж байна. Тэгэхээр эдгээр үйлдвэрүүдийг одоо бүтээн байгуулалтын жилүүдэд Монгол үйлдвэрүүдтэй одоо гэрээ контрактын хувьд дэмжиж эхлээд Монголын дотоодын нөөцүүдийг одоо бүрэн ашиглах, валютын урсгалыг гадагшаа гарахаас сэргийлэх эдгээр арга хэмжээний бэлтгэл ажлуудыг л хангаж одоо энэ 11 сарын 2-оос 3-ны өдрүүдэд ингээд тус үйлдвэрүүдээр танилцаж одоо бэлтгэлийг хангах бэлтгэл ажлыг хангаж байна гэсэн.